Хүүхдийн эхийн тухай хуулиас. Хүүхдийн хөгжих эрх. Хүүхдийн бие махбод оюун санаа, ой ухаан, сэтгэл зан байдал харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үзэх бөгөөд хүүхэд дараах эрхийг хэлнэ. Хүүхэд баг, суур, бүрэн дунд боловсролыг үн төлбөргүй эзэмших хэрэгтэй. Хүүхэд төрлөх хэл бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших хэрэгтэй. Хүүхэд оюун ухаан, авьяас бэлэг, бие бэлтэр ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах хэрэгтэй. Хүүхэд шашин шүтэх, ис шүтэх хэрэгтэй. Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсвэл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах хэрэгтэй. Хүүхэд гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхэд хөгжих эрхээ амралт чөлөө цагаараа тоглож наадах, хүүхдийн цуслан сувлалд амарч сувлуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу тэмцээн уралдаан, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан, секс бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр хэлнэ. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар.